За сайн уу залуусаа шинэ бичлэгээрээ уулзж байгаадаа баяртай байна. За эх 7 хоногт алт ямархуу байх юм болоо бүгдээрээ хамтдаа харцгаая. Өнгөрсөн 7 хоногийн хувьд бол алт маань маш гоё сонирхолтой хөдлөлөө тийм мэдээнүүд гарлаа. За тэгээд бидний хувьд бол өнгөрсөн 7 хоногт алтан дээр бас хөөрхөн ашигтай ярилцсан. Тэгээд манай Альба Traders Academy тийм скул дээрээ бидний хувьд бол анализуудыг оруулсан. За энэ дээр бүгдээр харж байгаа бох тийм 8 сарын 11, 12, 14-нд анализуудыг оруулсан. За тэгээд яг 13-нд бол оруулж амжаагүй. Бусад 3 өдрийн хувьд бол ялангуяа бидний хувьд бол алтны чиглэлийг маш гоё таамаглаж арилцсан байгаа. Тэгээд манайхнаас бас ашигтай арилцсан хүмүүс их байсан. Гэтэ бидний академийн гол зорилго нь болно шүү дээ. Яг сигнал өгөхдөө биш. Хамгийн гол нь юу вэ гэхээр өөрсдийн дүн шинжилгээнд дээр за миний энэ дүн шинжилгээг тий хослуулад ингээд өөрөө шийдвэр гаргаад арилжих. Энэ бол хамгийн чухал шүү залуусаа. Тэгээд өнгөрсөн 7 хоногийн хувьд бол манайхан сайхан арилжгаа хийгээд бид нар энэ ялтны тунхаг дээр тодорхой хэмжээнд ашиг хийсэн эсвэл сурсан зүйлсээ хуваалцдаг. Энэ дээр би нэг зүйлийг бас онцолмоор байна. Энэ дээр манай нэг гишүүн маань бас тий 7 ингээд эсэл цохиулаад за үүний дараа 2 TP аваад ашигтай гарсан гэж байгаа. За энийг би таад бас харуулмаар санагдсан юм аа SQL community дотор байгаа гишүүдээс. За яагаад энийг харуулмаар санагдсан бэ гэхээр бидний хувьд бол яг сигнал өгөөд хүмүүсийг баяжуулдаггүй. Хамгийн гол нь Forex-ийн хичээлүүдийг заахаас гадна тийм үндсэн шинжилгээнүүд, суурь шинжилгээнүүдийг заагаад өөрсдийн гэсэн арга барилтай болохын туслагаас гадна яг сэтгэл зүй талдаа яг өөрийгөө ялах, дүрмээ барих тал дээрээ бид нар хамгийн гол анхаарлыг хандуулдаг. Яагаад гэвэл 1000 сайн техник шинжилгээ сураад 1000 сайн стратеги сурлаа гэд яг дүрмээ зөрчих юм бол бидний хувьд бол ашиг бол байхгүй болчдөг байхгүй юу. Тэгэд олсон ашигаа бүгдийг алдаад дуустдаг. Харин яг дүрмээ барьж чадсанараа эсэлээ цохиуллаад тий 7 удаа эсэл цохиулахад тэн дээр бол сэтгэл зүйн хямраа данс шатах хэмжээнд хүрч болох байсан ч гэсэн яг нь яг дүрмийнхаа дагуу эсэл цохиулахад 2хан удаа TP авахд ашигтай гараад ирлээ. Тэгвэл дахиад үргэлжлээд 7 удаа TP авах үеч байна. 7 удаа эсэл цохиулах үеч байдаг байхгүй юу. Энэ дээр яг сэтгэл зүйгээ тогтмол ингэж байлгаж чадсанараа бидний хувьд бол урт хугацаанд ашигтай гарах боломжтой байдаг. Ийм учраас SQL community маань зөвхөн ингээд техник шинжилгээ, суурь шинжилгээнээс гадна те ингээд сэтгэл зүй талдаа анхаард юм аа. Тэгээд 7 хоног болгон хичээлүүд, шинэ хичээлүүд, лайв хичээлүүд ороод явж байна. Мөн дээрэс нь машин таамаг болон видео хичээлүүд хүртэл байгаа шүү. Тэгээд яг энэ видеоны тайлбар хэсгээр манайхан бас ороо за яаж орох вэ гэж асуусан шүү дээ. За ингээд энэ 7 хоногийнхоо таамагт бүгдээр оръё. За үүнээс өмнө нэлээд том цагаар бүгдээр шинжилгээгээ харчъя. За weekly маань down trendтэй гэж би тайлбар хэлсэн шүү дээ. Weekly маань down trendтэй. За тэгээд down trend-ийн хөдөлгөөн маань ер нь бол ингээд ийм импульстай. За импульсийн хөдөлгөөн дуусаад дараа нь юу болж гэнэ үү гэхээр retracement явж байна. За миний хувьд бол алтыг үргэлжлүүлээд унах магадaltaй гэж харж байгаа. Гэхдээ хэдийгээр том цаг маань down trendтэй гэд бидний хувьд бол шууд сэлдэх бол боломжгүй. Яагаад гэвэл яг өдөр тутамдаа бидний хувьд яг арилж байгаа харж агаад ордог шүү дээ тий. Ханшаа харж агаад шинжилгээ хийж агаад арилжаанд ордог. За тэгвэл ерөнхий чиглэл маань down trendтэй. За тэгээд өмнө үүссэн энэ ёроолуудын дэмжлэг дээр хөдөлгөөн маань ирсэн. За эндээс үргэлжлээд яг энэ down тренд маань дуусах уу, за дээшээ явах уугүй юу гэдэг маань тухайн үеийнхаа ханшийн хөдөлгөөнөөс шийдэгдэнэ. За тэгвэл weekly дээр бүгдээрээ эсийн хай лаваа тодорхойлчих. За weekly-гийн эсийн хай энэ дээр байгаа. Тэгэхээр энэ 4900 гэдэг ханш байна. 4900 гэдэг ханш дэшээ стрэгүүл бол алтыг аптрend руу эргэсэн. Буцаад ингээд шинэ хаяууд хийгээд явлаа шүү гэж хэлэхэд хэцүү. Бидний хувьд өдөр болгон арилжаа хийдэгтэй баг тийм. Тийм учраас мэдээж хэрэг яг тухайн өдрийнхөө хөдөлгөөн дээр арилжаанд орно гэсэн үг. Ерөнхий чиглэл бол ингээд бүгдээр харчна гэсэн үг байхгүй. За ийм байна. За тэгвэл дээлийг харъя. За дээлий дээр болохоор аптрend руу ер нь бол би шилжсэн гэж харж байгаа. За дээлигийн эсвийн хай энэ дээр за breakout хийсэн үү? За энийг бол би breakout хийсэн гэж үзнэ. Тийм учраас daily маань өөрөө uptrend руу шилжсэн. За ингээд uptrend руу шилжсэн нь юу гэсэн үг вэ гэхээр weekly-гийн retracement-ийг ахаад илүү гүнзгий оруулах гээд байгаа юм биш үү гэдэг
одоо таамгийг биднэрт авчирч ийн гэсэн. За тэгвэл weekly-гийн маань retracement daily дээр нэг иймэрхүү байдалтай явцсан. За тэгээд одоо яах нь вэ? Retracement орж ирээд үргэлжлээд дахиад нэг шинэ хай хийх нь үү. За тэгвэл дараагийн шинэ хаяг хаашаа оруулах вэ гэсэн чинь яг 9-ийн ловын одоо 9-ийн хаягийн доод бас энэ оройнууд буюу нэг 4700. За тэгээд нэг 4677 ч юм уу те. Энэ хаяа руу үргэлжлээд хийж магадгүй гэж миний хувьд бол харж байна. За ингэж хийгээд үүний дараа буцаж унах уугүй юу гэдгийг шийднэ. За хэрвээ алт маань ингэж үргэлжлээд унвал доошоо бүр те 3500. За бүр доошоо те 3400 гэдэг ханш руу орж ирэх магадaltaй гэдгийг бүгдээрээ яриад байгаа шүү дээ. За тэгвэл эх 7 хоногт бидний хувьд яг энэ хэсгээр арилж байгаа гэсэн. Үргэлжлүүлээд энэ маань унах нь уу те унах одоо confirmation бүтвэл бид нар бол үргэлжлээд sell дээр явчих юм байна. За хэрвээ эндээс буцаад өсчих юм бол жоохон асуудалтай дээрээс нь sell гэх юм уу те энэ талаар бүгдээрээ 7 хоногийн дундуур ялангуяа яг тухайн үеийн ханшийн хөдөлгөөнийг бид нар хараад шинжилгээ явуулчихна гэсэн. За тэгвэл яг эх 7 хоногт бүгдээрээ яах вэ? 4 цагаас нэг ямар ч чичрүүлэхгүй 4 цаг дээрээ яг байтгуу сэлтгүү ямар үед байтгуу ямар үед сэлвэл зүгээр үү гэдэг талаараа бүгдээрээ яриад явчихна гэсэн. За 4 цаг маань өөрөө автрend хөдөлгөөн тийм. За 4 цагийн FP хэрхэн харж байна вэ? За ингээд за эндээс нэг удаа дэшээ гарч ирээд даун шилжсэн гэж юу нь бол үзэж болно. За тэгээд буцаад retracement-ээс доошоо дараагийн зон руу миний хувьд бол харж байгаа. Тэгээд өчтөрийн хувьд бол бид SQL дээр ч гэсэн яг анализ хийхдээ яг одоо энэ 4 цагийн retracement дээрээс буцаад одоо sell-д яа гэдэг бидний хувьд бол ярьжсэн боловч өчтөр бол уналт хийсэнгүү ингээд дуусчлаа. Тэгэхээр эх 7 хоногт бол миний хувьд бол ингэж харж байна гэсэн үг. За тэгээд хэдийгээр 4 цаг ингээд даун ирсэн ч гэсэн тийм бидний хувьд бол үргэлжлээд шууд доошоо ингэж харахад бол арай эрт байна. Тэгэхээр эх 7 хоногийн ихээр ялангуяа бидний хувьд бол ямар арилжаа хийх үү гэхээр 4 цагийн энд үүссэн даун тренд маань буцаад retracement ороод ирсэн. Яг одоогоор Fibonacci хэдээр орж ирсэн мэт харъя. Яг одоогоор Fibonacci 61.8 дээр retracement ороод ирсэн. За тэгээд өмнөх оройны одоо энэ даралтууд руу бас нэлээд орж ирсэн байна. За тийм учраас хэрвээ эндээс буцаад унах юм бол за хасах 27 буюу нэг 4270 руу за цаашлаад 4250 руу унж орж ирэх магадлал өндөр байна гэж бол миний хувьд харж байна. За тэгээд мэдээж хэрэг одоо алт ингээд өссөн учраас үргэлжлээд өсөж магадгүй гэж бодож байгаа хүмүүс байж магадгүй. За би яагаад энийг sell гэж харж байгааг таад маань ихэд анзаарсан байх тийм. Яагаад гэвэл 4 цаг маань өөрөө өмнө үссэн тийм хамгийн сүүлийн 9-ийн ловыг сэтэлж орж ирсэн. За 4 цаг маань 9-ийн ловыг сэтэлж орж ирснийхаа дараа retracement хийсэн. За энэ retracement маань Fibonacci 61.8 левел дээр байна. За эндээс буцаад унлаа шүү гэсэн дахиад ер нь бол 30 минутын дээр өгвөл бидний хувьд бол орчвол зүгээр харагдаж байна. За тэгвэл 30 минутын 9-ийн лов энд харагдаж байна гэсэн. Тэгэхээр алтыг 4370 гэдэг ханшиг доошоо сэтэлж орж ирэх юм бол бидний хувьд үргэлжлүүлээд алтаа доошоо харчихад бол асуудалгүй харагдаж байна. За харин буцаад ингээд хай хийлээ шүү, өслөө шүү гэвэл бид нар баа хийх дохио одоохондоо хэцүү. Яагаад гэвэл өмнөх оройг сэтэлсний дараа бид нар арилжааны шийдрүүд гаргана гэсэн утгаараа энэ буцаад одоо унахгүйгээр өсчлөө штэ. Өсөх юм бол бидний хувьд бол өмнөх энэ оройг сэтэлсний дараа бид нар яах ихээ шийднэ гэсэн үг. Тэрнээс ч одоо яг ингээд таамаглал бүрийн дээшээ ингээд явлаа энэ гэхэд хэцүү. Яг үнэхээр таамаглахад бол ингээд дээшээ байж магадгүй гэж бодож байгаа ч гэсэн биднэрт үндсэн таамаг хэрэггүй байхгүй юу? Бидэрт арилжааны одоо боломж буюу яг энтри хийх одоо цэг хэрэгтэй. Тэгэхээр одоо зөвхөн sell-ийн цэг л харагдаж байна. Sell маань 30 минутын 9-ийн лов сэтэлт буюу тий 4370 гэдэг ханшийг доошоо сэтлээд ороод ирвэл 4 цагийн импульсны хөдөлгөөн эхэлсэн гэж үзээд sell-нэ гэсэн ийм одоо confirmation гарч ирж байна. За тэгээд 4 цаг маань тэр энэ чигээрээ унчих юм уу гэвэл бас үгүй. Яагаад гэвэл daily болон weekly-гийн тий ялангуяа daily-гийн retracement-ийн хөдөлгөөн орж ирж байна. За тэгэхээр эхний ээлжинд энэ одоо ёроол дээр л ер нь бол support zone байгаад хөдөлгөөнийг дээшээгээ ингээд явуулчих магадгүй гэж хараад байгаа байхгүй юу.
За тэгвэл Fibonacci татаад үзэхлээр эн чинь дөнгөж 38.2 левел дээр байна. Эндээс буцаж явуулах уу, тэ? Шууд ахаад дээшээ импульс хийх үү? Эсвэл дахиж гүнзгий орж ирэх үгүй юу гэдгийг бид нар яг одоо энд мэдэх боломжгүй. За бидний хувьд бол яг хөдөлгөөн ийшээ 4244 гэдэг ханш руу орж ирсний дараа гарч байгаа одоо ханшийн хөдөлгөөнөөс хамаарат ахиж доошоогоо сэлдэх үгүй юу гэдгийг шийднэ гэсэн. Окей. За энийг бүгдээрээ ойлгож авах. Тэгэхээр ялангуяа бидний хувьд бол 4 цаг тий одоо daily гэдэг ингээд том цагуудыг шинжилж байгаа. Тийм учраас яг эх 7 хоногийн дундуур ялангуяа 1 дахь 2 дахь ханшийн хөдөлгөөн маш чухал. 1 дахь 2 дахь ханш маань хэрхэн хөдөлж байгаагаас хамаарат бид нар арилжаанд орох шийдвэрүүдийг гаргаад авчдаг байхгүй. Тийм учраас яг бүгдийг ингэж таамаглах хэцүү гэсэн үг. Тийм учраас би зөвхөн вариант л хэлж өгч байна те. Дээшээ өсвөл арилжааны нөхцөл байхгүй. Харин 30 минут даун ирэх юм бол бидний хувьд 4 цаг буцаад унлаа шүүгээд сэлдэж болж байна. За энэ хүрээд үүний дараа breakout хийх үгүй юу гэдэг нь чухал. За breakout ингэж хийчих юм бол доошоогоо сэтгэлээд ороод ирвэл мэдээж хэрэг яг ретресментээс ингээд сэлжчих бол асуудалгүй. Харин эндээс bounce хийчих юм бол жоохон юугүй. За bounce хийчих юм бол буцаад дээшээгээ хөдөлгөөн орж ирсний дараа энэ дахиж трендийн эргэлтүүдийг хараад өргөжлүүлээд доошоо сэлдэх үгүй юу гэдгийг бид нар шийднэ гэсэн үг. Тэ? За эсвэл одоо энэ хөдөлгөөн маань 4 цаг нь бүр ингэж орж ирж болно. Тэгэд буцаад дэшээ эргэжүүл яах вэ гэхээр эндээс бид нар лонг орох боломж гараад ирнэ гэсэн үг. Окей. За тэгвэл энэ лонг орох. За энийг би өөрөөр зурчих. За ингэж гих мэтчлэн. Тэгэхээр ханш маань яаж хөдөлж ийн? Яг тэр хөдөлж байгаа зүйлийг нь харж байгаа тий бүтцийг нь харж байгаа л бид нар арилжаанд орж байгаа гэсэн үг. Тэрнээс ш би одоо энд шууд одоо алт уннаа өснө гэж хэлж чадахгүй. За энийг бүгдээ би амар олон удаа хэлчихлээ. Та хэд маань ер нь ойлгож байгаа байх гэж найдаж байна. Тэгэхээр яг 7 хоногийн дундуур ханшийн хөдөлгөөнд биднэрт гол зүйлийг хэлж өгнө л гэсэн үг. За энийг манайхаа ойлгож байгаа байхаа. За алтан дээр бол ойлгомжтой тий. Тэгээд дахиад анализуудыг одоо яах вэ гэдэг зүйлсийг мэдмээр авах юм бол мэдээж SQL руу ороод ирэхэд болно гэсэн үг. Тэгээд линк нь угаасаа байгаа. Энэ видеоны тайлбараас бүгдээр орчоорой за. Харчаарай за. За тэгээд тэр линкэн дээр дарах юм бол дэлгэрэнгүй мэдээллүүд нь байгаа шүү. Юу байгаа дэлгэрэнгүй мэдээллүүд нь гараад ирэх шүү манайхаа. Тэгвэл ингээд ахаал асуугаад идэв штэ. За биткойныг бүгдээрээ доошоо харж байгаа штэ тий. За weekly downтай. За тэгээд weekly-гийн down ретресментийн хөдөлгөөнтэй. За тэгээд буцаад доошоо унвал 43000 гэдэг ханш руу унах магадлалтай. За тэгээд daily маань мэдээж хэрэг иймэрхүү. За тэгэхээр одоо л яг шууд унлаа шүү гэхэд хэцүү. Эхний ээлжинд бол энэ ингэсэн энийг сэтэлцэн угаасаа ер нь бол хөдөлгөөн доошоо эргэцсэн байна. Тэгээд 57000 гэдэг энэ ханш руу ихний ээлжинд бүгдээ харчаад асуудалгүй юм байна. Яг гэвэл энэ жоохон рейнж үүсэж байж магадгүй юм байна. Тэгэхээр энэ 57600 57 заавал 58 юм байна дөө. 58000 руу биткойныг эх 7 хоногт ер нь шорт харуул зүгээр байна гэж харагдчихна. Шорт. Тэгвэл энэ ханшийг дэшээ сэтэлжүүл бидний хувьд эвгүй болчихно. Тэгэхээр хамгийн одоо чухал resistance 63600 гэдэг ханш байна. Энэ ханшийг дэшээ хөдөлгөөн сэтлээд ороод ирвэл бидний сел арилжаануудыг төр цуцлана гэсэн үг. За сэтлэхгүй байвал яг нь өргөжлүүлээд хөдөлгөөнийг доошоо харна гэсэн үг. Энэ рүү эх 7 хоногт харж байна. За ийм байна. Биткойн дээр бол яг нэг амар нарийн яриад явах уу. Дэшээ эх 7 хоногт харж байна гэсэн үг. Харин алтыг бол ойлгомжтой. Эхний ээлжинд дэшээ. Тэгээд эндээс ямар ширхэн уналт хийх нү те тренд хийх нү тренд тэгээд дэшээгээ сэтэлжүүл шууд дэшээгээ бид нар арилжаанд орчих нь байна. Эсвэл тренд хийхгүйгээр шууд ингээд унаад ороод ирвэл ретресментээс өргөжлүүлээд сэлдэх юм байна гэл те. Иймэрхүү одоо төлөвлөгөөнүүд гаргах нэ. За ингээд залуусаа баярлалаа. Үзсэнд баярлалаа. Тэгээд эх 7 хоногийнхоо ханшийн тамгаар бүгдээрээ уулзцаая. Тэгээд энэ ханшийн тамгаас бүгдээр авах зүйлсийг нь аваарай. Тэд өөрийнхөө арилжаанд ашиглах юм байвал ашиглаарай. Яг ийм лекс тавьдаг хүн биш. Жохон сул үг ч юм уу хэрэгэлсэн байх. Энэ бол миний хувьд бол асуудалгүй. Хэрвээ өөртөө хэрэгтэй зүйлийг нааж авах гэж байгаа хүн байвал те хэрэгтэй зүйлээ авна. Өө хайх гэж байгаа хүн байвал хичнээн 1000 алт хэлсэн ч өө хайх л болно. Тийм учраас бүгдээрээ эерэг байгаарай. Дараагийн бичлэгээрээ уулзцаая. Түр баяртай.